Сайн байцгаана уу үзэгчдээ. Цаг хугацаа улиран өнгөрөх тутамд хүн бүр шинийг эрэлхийлдэг билээ. Уран сэтгэмжийн гайхалтай зохилтгоогоор бий болдог дизайны шийдэл нь бидний амьдрах орчин баялаг болгодог. Тийм ч учраас бид нэвтрүүлгээрээ дизайны шин содон мэдээллийг та бүхэнд хүргэхийг хичээдэг юм. Ингээд One Design нэвтрүүлгээ хүлээн авч үзнэ. Энэ удаагийн архитектур булангаараа онцлон усан луу жилийн архитектур дизайны шинэлэг шийдэл бүхий үндэслэлээр шилгээр шалгарсан Wally Apartment орон сууцны барилгыг танилцуулна. Номин констракшны хэрэгжүүлж байгаа River Garden хотхны гадна төлөвлөлт зохион байгуулалт нь амьдрах орчныг хэрхэн хөдөлгөөнтэй амьд болгож чадсныг энэ булангаараа сонирхуулна. Архитектур булангаараа усан луу жилийн архитектур дизайны шинэлэг шийдэлтэй барилга үндэслэлээр шилгээр шалгарсан Wally Apartment орон сууцны барилгын өвөрмөц архитектур төлөвлөлт дотоод зохион байгуулалтын талаар танилцуулна. Энэхүү төсөл нь Японы алдартай архитектор Hiroyuki Arimagin бүтээл бөгөөд түүний бүтээлүүд дахин давтагддаггүйрээ онцлог юм. Ингээд өвөрмөц загвар шинэлэг шийдэлтэй барилгатай танилцгаая. Энэхүү төсөл нь гоо үзмжийг харуулах орон сууцны төгс орчинг бий болгож, ажиллах, тоглох, сурах, амрах, эрүүл байх зэрэг амьдралын шинж чанар өндөртэй их хотын амьдралын шин үн цэнийг бүтээхээр зорьсон. Уг төслийн архитектор болох Hiroyuki Arimagin дахин давтагдашгүй цорын ганц бүтээлүүдийн нэг болох Wally орон сууцны төслийг үндэсний хөрөнгө оруулалттай ID Group, барилга угсралтын GD компани хамтран гүйцэтгэсэн байна. Төслийн үзэл санааны нэгэн чухал ухагтхуун нь гэр бүлийн сайхан дурсамж нь хүний өсөн торнож буй үеийн ой санамж бөгөөд Wally орон сууцны бүхэлдээ хайраар хүмүүжсэн гэрийг бүтээх болно хэмээн уг төслийг хэрэгжүүлэгчид үзжээ. Уг барилгын шатны хэсэг нь үзэмжтэй, гэрэлтэй, саруулхан. Түүнийг амьдарч буй хүний сэтгэлийг сэргээх гайхалтай уран зургуудаар чимжээ. Тэд уг төсөлдөө зориулан Wally нэрийн бүтээгдэхүүнүүдийг мөн бий болгосон байна. Жишээлбэл цэцгийн сав, ширээний гэрэл, ханын цаг, зургийн жаз, гарын саван, лааны суур юм. Хүний амьдралд байнгын давтамжтай хэрнээ үргэлж цаг зав анхаарлаа хандуулах зайлшгүй шаардлагатай үйлчилгээнүүд болох мини маркет, жим, кофе шоп, хийм цэвэрлэгээ ба түргэн хоолны газруудыг орсон суугчдаа ханган өгчээ. Сайн байцгаана уу үзэгчдээ. One Design нэвтрүүлгийн интерьер дизайн болон эхэлж байна. Ингээд бид нэвтрүүлгээрээ та бүхэнд усан луу жилийн шилдэг барилгуудыг цувралаар танилцуулдаг байгаа. Энэ удаад Wally Apartment нэртэй шилдэг барилгыг та бүхэндээ танилцуулах жагаадаа баяртай байна. Ингээд миний хажууд Wally Apartment төслийн удирдагч дизайнер Баатар хүрэлцэн ирээд байна. Ингээд танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа тань ч гэсэн. Тэгэхээр би ингээд Wally Apartment гээд одоо энэхүү танилцуулгуудтай танилцлаа л да. Тэгэхээр ингээд 3 өөр сэдвтэй танилцуулгууд байгаад байна те. Тэгэхээр та энэ танилцуулгаасаа эхлээд манай үзэгчд ингээд танилцуулаад явахгүй юу? За энэ танилцуулга маань яг барилга маань эхнээсээ төгсгөлийн шат хүртлээ явхад энэ 3 манаас цуврал хэлбэрээр гарсан. Өсөө бид тэгж төлөвлөсөн. Яг л барилгын ажил яаж явагдтыг
эхлээд нөх суурин тавигдаад те тэгээ босоо дараа нь засаа дуустдаг бол энэ бас яг муу адил. Тэгээ бид нар бол яг энэ суурийн буюу хамгийн анхны ном л гэж хэлнэ л дээ. Танилцуулга номоо бид нар concept book-ийг бид нар боловсруулж гаргасан. Тэгээд яг энэгээрээ бид нар юу ойлгуулах гэж хүнд юу таниулах гэдээсэн гэхээр энэнгээр бид нар энэ төслийн ерөөсөө зорилго нь юу юм, ямар төсөл болох гэж байгаа юм, тэ? Яг яаж харагдах юм, ер нь юу агуулсан юм, тэ? Тийм товч танилцуулга өгөх хэлбэрээр энэ concept book-ийг бид нар анх гаргасан юм байна. Төслийн маань дунд хэсэгт бол бид нар апартмент гэж гаргасан байгаа. Энэ бол яг энэ төслийн барилга талаасаа тий хэмжээ хэлбэр төлөвлөлт нь ямар байгаа тий хичнээн давхрын юутай юм тий хэмжээ дамжаа нь юу байгаа ингээд тэр зүйлийг харуулсан. Арай жоохон нөгөө нуугдаад байсан зүйл юм баг ч гэсэн ингэж гаргаж ирж байгаа байхгүй. За тэгээд хамгийн эцсийн шатнд бол homebook гэж гаргасан байна. Homebook гэдэг бол яг энэ хоёрын өөрчлөл тэгээ энэ төслийг зангидсан. Тэгээд нөгөө нуугдаад байсан зарим зүйлүүдээ нэлээ тодорхой болгож гаргаж ирсэн. Тэгээд энэ гурван маань цуврал хэлбэрээр гараад барилга маань бас тэ төсөл маань дуусаад байна та. Тэгээд энэ concept book-ээр бид нар мэдээж одоо дэше ор танилцсан. Тэгээд concept book-тэй хэрэг хөрөлдөж бай гэдгийг нь бас бодитоор бас та нар харах бах. За ингээд бид хоёр эхнийхээ айлын орон сууцд орж ирээд байна. Ингээд намайг дөнгөж орж ирэхэд анхны сэтгэл болохоор яг ингээд үүднээс ахуулаад яг Япон Солонгос хэв шинжийн одоо үүдний хэсэг биш те тэр хэсгээс ахуулаад ингээд саруулхан онцлог харагдаж байна л да дизайныхын шийдлийн хувьд ч гэсэн. Ингээд та дизайнерын хувьд одоо энэхүү айлын орон сууцнд бусад бас орон сууцнуудаас юугаар ялгаатай дизайныхын шийдлийн хувьд те. Яг манай энэ төслийн гол онцлог гэж ярих юм бол 38 өөр төлөвлөлттэй айл. Тэгэхээр ер нь бол айл болгоо өөр гэсэн үг. Тэгээд ер нь манайхан тансаг зэрэглэлээ ч юм уу те үнэтэй орон сууц хэрэг том талбай хэдэн 100 м квадрат гэж боддог ойлгох юм шиг байна. Баг квадратаас тансаг гэж болно те. Дээрээс нь хүмүүс ашигтай талбай гэж ярьдаг. Ашигтай талбай гэдэг нь юу бол дотроо юу гэж ойлгодог вэ? Ашигладаг талбайг л ашигтай талбай гэдэг. Тэгээд зарим айлууд болохоор ашиггүй нэг том тий орон зайтай төөрмөр тий яг хөө тэр хамгийн гол нь санхүүгийн болцоотой холбоотой байх л та. Тэгэхээр бид нар бол анханасаа л энийг төлөвлөхдөө бага орон зайд тий их зүйлийг багтаахыг л бодож зорж хийсэн. Тэр ч утгаараа Японы архитектортай хамтарч ажилласан байна. Тий Японч өөрөө газар нутаг багтаа хүн ам ихтэй тий бага орон зай гайхалтай ашигласан тийм архитектур шийдлүүд байдаг. Тэгээд яг Хироюки Арима гэж Японы нэлээд нэртэй архитектор, дизайнер хүн байдаг. Тэгээд энэ хүнтэй бидний төслийг хамтарч хийсэн. Энэ хүний бас өөрийнх нь арга барил одоо энэ дэр харагдаж байна те. Ерөнхийдөө нэг ямар шиг арга барилаар хийдэг нь вэ? Тэгээд яг тэр энэ хүний арга барилыг л энэ төсөлд ашигласан байна те. Шингээж өгсөн. Та энэ одоо ингээд дугуй шат байна те. Эднэрээс ингээд дизайныхын шийдлийн хувьд та ингээд өөрөө дизайнер хүн гаргасан дизайныхаа тухай үзэгчтэй сонирхолж яриул. Яг нь шат гэдэг чинь өөрөө их бас их агуу юм шүү дээ. Би тэгж боддтой. Шат болгон дандаа дээшээ тэмүүлсэн те. Нэг юм руу зорьсон байдаг. Шат болгон эхлэлтэй мөн төгсгөлтэй байдаг гэж би боддог. Тэгээд бидний хувьд бол энэ дотроо хоёр давхар шийдсэн. Бас хүмүүс чинь бас нэг 5 тухай бодоод бас нэг давхар хаус гэж хүмүүс ихэнхдээ ярьдаг. Тэгээ таун хаус, пентхаус гэж ярьдаг. Тэгээд энэ барилга дотор маань орон сууц дотор маань мөн ийм хэв шинжийг агуулсан хэд хэдэн төлөлтүүд бий. Одоо жишээл хоёулын зогсож байгаа энэ төлөлт бол ахиж энэ дотор байхгүй. Тийм ерөөсөө бүгд ганц ширхэг хийгдсэн байна. Тэгээд яг энэ давхар маань бас их том такттай. За. Тэгээд хоёулын такт руу хамтдаа гарыг тий. Юу гэдэг чинь юм бодсон үедээ ч юм уу те эсвэл ингээд арай өөр үйл хийж яхад өөр юм билүү цонхон дээр очиж зогссон байдаг те. Цонхоор хараад, удамжлуу хараад, уцаараа яриад ч юм те. Тэгэхээр цонх бол бас нэлээд чухал үүрэгтэй хүний амьдралд гэж би боддог. Тэгээд энэ дээр бид нар цонхоо тайлбарлахдаа амьдрч буй хүний хувьд
дурсан санах үедээ үргэлж байдаг газар. Цонхнууд маань бас нэлээ өөр хэмжээтэй та нар анзаарсан баг тий. Тэгээд яг хөө зарим хүмүүс бол гаднаас нь хараад хэдэн давхар байшингийг тодорхойлж чадахгүй байгаа. Тэгээ хэдэн бол 10 16 давхар болов гэж ярьж байна. Зарим нь одоо манайх энд байвал одоо 7 давхар найлын бол манай цон хайлын болж гэж ярьж байгаа ч тий. Тэгэхээр яг ер нь бол хүний сонирхлыг татсан хөдөлгөөнийг л их үүсгэсэн дээ ер нь. За хоёлоо татгшаага тагтаа сонирхоод үзчихлээ. Татгшаага одоо өрөөнүүдийг сонирхъя тий. Нэг өөр хэмжээтэй энд байж байгаа жишээтэй. Энд шал өөр хэмжээтэй цонх байж байгаа. Энэ дахиад нэг такт байж байгаа. Тойрсон такт гэж ярьсан шүү дээ. Энэ өөрөө такттай байгаа. Түрүүний орцоо одоо гоё уран зургаар чимэглэсэн байсан. Бас энэ ханаач гэсэн уран зургаар чимэглэж болно те. Хүн өөрөө хүссэн байдлаараа аксессуарыг хэрэгжилж болох нь энэ хамнууд төр. Ер нь ямар ингээ харахад энэ айгүй том орон зай харагдаж байгаа байхгүй. Энэ бол ингээ хэмжээд үзэхэд маш бага метр квадрат. Тэгээд эзлэхүүнээр энэ бол маш том орон зай. Энэ барилгыг яг энэ төлөвлөлтийг илүү их том харагдуулж байгаа. Ерөөсөө орон зайгийн том болгоод. Тийм, бүр их том харагдуулж байгаа. Одоо пентхаус ч гэдэг юм уу. Тэгээд бидний төлөвлөлт бол 30 хэдэн өөр төлөвлөлт байгаа энэ дотор. Ерөөсөө давтагдсан юм нэгч байхгүй. Тэгээд айл болгонд ороход өөр мэдрэмж төрнө. Бас заримдаа ингээд нэг ижил айлууд байхад ингээд хаж байлаар ороход өөрийнхөө гэр лугаа орж байгаа юм шиг ингээд бүх төлөвлөлт нь ижилхэн болохоор нэг тийм байдаг шүү дээ. Тэгэхээр энэ дэр бол ерөөсөө тийм байхгүй. Бүх загварууд давтагдаагүй гэсэн үг тийм. Давтагдаагүй гэсэн үг. Тэгээд айлуудын дотроо шаттай тийм иргэдэг шат байна. Шулуун шаттай. Ингээд нэгсэндээ 2 давхар гэсэн үг шүү дээ. Тэгээд бага хэмжээтэй мөртөө одоо жишээлбэл энгийнээр хүнд ойлгохоор тайлбарлахад манай энгийн 2-3 өрөө сууцуд маань дотроо давхар байна гэсэн. Энэ барилга ер нь аяга сонирхолтой гармааргүй санагдаад байна. Өрөө болгоноор нь орж үзэхээр санагдаад бах юм. Тэгээд төөртгөл байшин гэсэн үг тийм. Төөртгөл байшин гэсэн үг. Шат. Яг шат гэдэг чинь өөрөө хөдөлгөөн тийм. Тэгээд нөгөө манай концепц дээр бичсэн байгаа шүү дээ. Хөдөлгөөнийг орлох юм хаач үгүй гэх тийм. Тэгэхээр энд бол яг хүн болгоны шатаар ингээд гүгэдэг гэсэн үг шүү дээ. Зүгээр хайд болохоор шатаар их яваач тийм. Эрүүл мэндийн тустай. Эрүүл мэндэд тустай гэж л энэ шатыг сонирхолтой байлгах үүднээс л галерей болгож байгаа. Тэрнээс энд бол мэдээж 24 цагийн лифт бол байж л таараа тий. Тэгэл 12 дахарт байгаа хүмүүсүүд тэгэл үргэлж айхлал гараад байгаа гэж байхгүй шүү дээ. Шатаар гарахад бас нэг юм бодоод юм үзээд тий хараад явж ивэл бас сонирхолтой хүний ерөөсөө сонирхолтой л байлгах үүднээс л тий шатны амгалт галерей хийсэн байна. Хатаа угаасаа ингээд шатан дээр галерей гой зургуу тавьчих харч хүн өөрийн ирэхгүй өнөөдөр ч юм уу те сарын дараа ч юм уу өнөөдөр ямар зураг тавигдсан бол өөрийн ирэхгүй сонирх нь штэ. Тэгэхээр бас хүмүүст айгуу тустай. Наад зөв зураг өчгөр яг хуу галерейдаа ч биш. Ер нь тэр уур амьсгал шал өөр болж байгаа. Одоо нэг л дотн уур амьсгал. Нэг өөрийнх нь гэрийг бүрдүүлээ, нэг өөрийнхөө гэрийн шатаар явж байгаа юм шиг тийм. Яг тийм сэтгэл ерөөсөө төрдөг. Энэ бол ерөөсөө хаач байдаг. Ер нь энэ барилга дотор яваад хахад ер нь уйтахгүй юм байна. Одоо жишээ нь ингээл коридороор нь явгоот бас ингээл шууд гоё модны өнөр нүртэл тааз энэ ханы хэсгийг ингээд модоор шийдээд өгсөн те. Бас үнэхээр гоё сонирхолтой. Эко органик тийм орчинд ороод ирсэн юм шиг аюу гоё цэвэрхэн гоё санагдчихээн те. Яг хүмүүс бол модыг ингээл модоор хийсэн юм ингээд хатаад мөрөөгаад янз бүр болдог. Энд амттай юм чинь мөрөөлгүй яах вэ, хатлгүй яах вэ тийм үстэй. Тэгэхээр тэр тусмал надад бол илүү сонирхолтой гэж бодож байгаа шүү дээ. Тийм энэ бол яг зөв манай орчны хэсэг л дээ. Орчны нэг шийдэлтэй. Тийм. Хаалганы хамгаалалтын систем дэмий хувьд аюулгүй багтай. Тий. Яг уу бид нар сая карт байлаа шүү дээ. Түлхүүртэй чих хамгаалж байгаа. Тэгээд хамгаалтын систем гэснээс яг ер нь бол аюулгүй байдал чухал барилга юм. Тэгээд аюулгүй байдал гэхээр л нэг тийм том security-тэй эсвэл нэг том хашаатай тий байдаг шүү дээ. Тэнд бол тийм байхгүй. Харин технологийн дэвшлийг л хамгаалт болгож ашиглая гэж байна. Жишээлбэл манай энэ байранд бол лифтэнд бол бас энэ карттай хүн л лифтээр зорчихно. Тэгээд яг энэ картаараа мөн юугаа хаалга онгол. Тэгээд лифтэнд нэг карт,
ахаал карматаа ухаал ахаар дэлгүүр гарч ийл гэдэг тийм ерөөсөө байхгүй. Тэгээд одоо камер уу домофон системээр тоноглогдсон. Доороосоо болон яг хаалган дээрээсээ хин ирж байна гэдэг шууд харах мэдэх ярих боломжтой. Барилгын хамгийн их орон зай талбай эзэлдэг бол мэдээ шал хан таацл байгаа шүү дээ. Тэгэхээр хүн бол одоо ямар яаж ч чигээр шалнаас өндөр гагаар дээр яваад гэж байхгүй. Тэгэхээр бид нар хамгийн нэгдүгээрт шалыг их тий бас нэлээд эрэлх хэлж хайцсан. Энэ бол Японд үйлдвэрлэгдсэн. Ногоон штамптай буюу тий энэ бол байгаль орчин дээлтэй байгалийн цэвэр одоо мэдээж наасан цаваа мав хүртэл хүний бит хорхоо. Тий. Тэгэхээр интерьерийг ерөөсөө бүрдүүлэгч хамгийн гол зүйл чинь гэрэл шүү дээ. Гэрэл байхгүй бол ямар ч сайхан интерьер хийгээд бол тийм сайн хүний нүдэнд бол тийм гоё харагдахгүй. Яг аливаа зүйлийг хийхэд баг их чухал тий. Тэгээ бид нар бол бас энэ төслийн архитекторыг их зөв сонгосон гэж боддог байхгүй. Hiroki Arima гэдэг Японы алдартай архитектор байгаа. Тэгээ энэ хүний онцлог нь гэвэл ерөөсө цор ганц л юм хийдэг. Өөрийнхөө хувьд. Нэг хийсэн зүйлээ ахиж хаач хийдэг. Мөн дэлхий хаач шүү дээ, тий. Жишээл өнөөдөр энэ Wall-E апартмент маань Улаанбаатарт өргөцсөн Аримагийн ганцхан төсөл. Хизээж энийг хуулаад өөр газар тий барихгүй. Тэгэд Wall-E гэдэг нь хүүхэлдэйн кино байдаг шүү дээ. Хөөрхөн тий. Бас ингээд хөгжил дэлхийн хөгжил хэд болсон тий. Тэгээд өөр гариглан хүмүүс маш их залхуу болоод тэн дээр ерөөсө бүх юм автоматжигдсан дандаа нэг тий хүмүүсийн тийм болцсон. Тэгээ тэрэн дээр гардаг роботын нэрэлтэй Wall-E гэдэг. Тэгээ бас Wall-E-гээ тавьчихаар яг л тэр И хаана гэж орчуулад байгаа шүү дээ. Бас орчуулагдах гад. Тэгэхээр ерөөсө бидний хоорондоо мессежээр бичдэг шиг л галиглал Wall-E гэж бичсэн. Тэгээд ч юм байх сонсголонтой юм болов гэж бодоод энэ нэр өгсөн. Тэгээд бас энэ нэрний маань дөрөв үсэг маань бас тийм яг энэ гол концепц маань түлхүүр өгний товчлол байгаа. За энэ болохоор ариун цэврийн өрөөний хэсэг байгаа тийм. Тий, ариун цэврийн өрөөний хэсэг байна. Бялта тайлбарлая л да. Энэ яг full body гэж ярьдаг. Full body гэдэг маань яг их керамикийн бялтаанууд маань өнгөлгөөтэй. Тэгээд артал нь болохоор өөр байдаг шүү дээ. Энэ бол яг одоо нэгсэндээ бүрэн зутгамал их үтэй үйлдвэрлэсэн арга. Тэгээд артлан ч уртлан ч нэг өнгөөр ингээд илэгдэж зурагдахгүй зурагдсан ч цаана нэг энэ өнгөн өөр байж байгаа шүү дээ. Тийм. Нэлээд сайн ч юм. Бас бэлтаа байгаа. Тэгээд энэ тойл маань түрүү бид нар гэрэл ярьсан шүү дээ. Яг тэр газрын тойлын. Тэгээ яг би нэг ингээд анзаарсан л да. Гэрлийн тусгал хаанаасаа байгаа шалтгаалаад бас юмны нэг харагдах байдал хондоо байдаг. Тэгэхээр жишээл ингээд нүүрээ ингээд ялангуяа эмэгтэйчүүд будаж барихад те ингээд яг зөв тусгалтай байх. Нүүрний өөс юм нэг тод харагдаж байгаа те. Түрүү нэг байгаль орчин дээлтэй эрчим хүчний хэмнэлттэй гэж ярьсан шүү дээ те. Бидний сонгосон гэрлүүд маань бүгд эрчим хүчний хэмнэлттэй гэрлүүд байгаа. Мөн нийт эзэмшлийн талбай буюу энэ орц энийг дуусгая. Монголын хэсгүүдийг болохоор нарны панел дээвэр дээр суйрлагдсан байгаа. Тийм. Тэгэхээр энэ гэрэлтүүлгийг бас сэргээгт эрчим хүчээр тэтгэж бас тэтгэж гэрэлтүүлж байгаа. Яг нь нэг их цахилгаан гаргаад учиргүй их хэмнэлт гаргаад байгаа юм шиг л дээ. Гэтэ энэ ч он хугацаанд олон жилдээ үржүүлээ туваахаар бас те баггүй хүртэл гарч байгаа. Тэгэхээр энийг энд байгаа хүмүүс бүгд нийлж би бол гэж л ойлгож байгаа. Хэмнэж байна. Эрчим хүч хэмнэ гэдэг чинь түүний цаана нөгөө ус те одоо нөгөө агаарт ялгаруулдаг хорт хий гэдэг энэ болгоны чинь тодорхой хэмжээнд бууруулж байгаа байхгүй. За мэдээж энэ төслийг хэрэгжүүлэхэд бол маш олон үнэ хүч хөдөлмөр цаг зав орсон байгаа. Тэгээд энэ дэвшранд бас энэ манай энэ төслийн багийнхандаа би бас баярлалаа гэдэг хэлчмээр байна. Хамгийн нэгдүгээрт Японы алдартай архитектор Hiroki Arima. За манай инженер техникийн алба
Мэдээж одоо энэ сонссон дизайны алба байна, маркетингийн алба байна. Мөн хамтарч ажилласан зураг төслийн өрх компани, барилга байгууламж компани, Master Properties гэдэг ийм бас нэгт холбоотой ажилласан компаниудтай авсан. Энэ ташинд баярлаа гэж хэлчихье. Өшөөж бас нэрэн дурддаг маш олон компани байна л да. Энэ олон хамт олонний хүчин дээр энэхүү сайхан барилга маань босч одоо бий болсон гэдэгт итгэлтэй байна те. Ингээд та бүгдийн ажилд өндрөөс өндрөх амжилт хүсээд бас яг энэ төсөл шигээ дараагийнхаа төслийг амжилттай хэрэгжүүлээд улам сонирхолтой шилдэг барилгуудыг бий болгож бүтээгээсэй гэж хүсэж байна. За баярлалаа. Танай нэвтрүүлгийн хамт олон ч гэсэн ажлын өндөр амжилт хүсье. I sit around in my pajamas, eating pear drops and stringing up Монголын номер 1 ногоон хотхон River Garden Luxury Village. She remembers what her father said. Don't talk to strangers. It's just a simple thing you gotta say. Look out for danger. And she talks in her own head. I'm like an angel. Shake the can and drift away. Don't talk to talk to. Тааламжтай, чамин дэгжин зүйлэд болон үйлчлэгээнээс хамаарч хүн төрөлхтөнд ч байгаль орчинд ч гэсэн хамгийн сайхан амьдралын хэв маяг бий болдог. Энэ бүгдийг Volley апартмент зохицлоо чаджээ. Харин одоо бас нэгэн эрүүл орчин бий болгосон хотхны талаарх танилцуулах гэж байна. Энэ бол бидний ногоон, эко гэдгээр нь сайн мэдэх River Garden хотх юм. Ногоон өнгө нь юмс үзэгдлийн тэнцвэрийг гайхалтай сайн олдог тул таныг байгаагаараа байхад туслана. Мэргэжлийн боксing дэлхийн 3 холбооны авраг, Монгол улсын гавьяа тамирчин Цэвэн Пүрвах маань удахгүй болох тэмцээний бэлтгэлээ энэхүү хотхонд хийж байгаатай таарлаа. Ингээд түнтэй уулзцгаая. River Garden хотхонд бол үнэхээр догчлт бол үнэхээр сайтай юм байна. Одоо харах. Ингээд юм хим нууртай, за энэ мод бол ингээд зүдэг ногоон ирнэ. Хэдий намар болсон ч гэсэн үнэхээр хүний нүд булаам сэтгэл татхаар ийм дүр төрхийг одоо бий болгожээ. Одоо 10 сарын 22-нд болох олон улсын мэргэжлийн боксing халд тэмцээнд одоо энэ бэлтгэлээ хийгээ байж байна. За тэмцээний бэлтгэл ажил бол ерөнхийдөө одоо бэлтгэлийн байдал маш сайн байна. Одоо ийм газар бэлтгэл хийж байгаа юм чинь үнэхээр ялна гэсэн итгэл урам зориг дүүрэн байна. За Орсын залуу тамирчин гүрсэн байгаа 22 настай. Одоо насны зэрэгний хувьд одоо 20 насны зэрэгтэй. Тэгээд одоо Монголда хийж байгаа Орсын мэргэжлийн анхны боксч юм байна энэ одоо. За. Очно. Ороод имжлээ. За баярлалаа. Нэг мод хариул нэг насны буян. 2 мод хариул хойд насны буян. За тэгээд олон мод хариул одоо Шлигийн буян. Дэшил үг гарчлаа шүү дээ. Тэгэхээр та ойролцоо хэдэн мод харьцаа вэ? За энэ нь бол Англид л нэлээд хэдэн мод 100,000 мод харьцаа. Англи. Тий. За Монголда бол энэ бас овоо хэдэн мод харья гэж бодлоо. Чинагийн галсан манай зохиолч туваа галсан гэж ярьдаг. Туваа галсан гоо маань 100,000 мод харьцсан юм шүү. Өө ямар болов юм бэ те? Тэр бол ер нь агуу мундаг юм л дээ. Өөрөө. Номын хэдэн мод харьваа энд? Номын ер нь бол одоо яг River Garden хотхонд ихээр 3,000 орчим мод харьдаг. Бас поинттэй үйлдэл хийсэн юм байна те. 3,000 мод агуу байна шүү дээ.
Тэрнээс гадна зөвхөн бид нар ч хотхон дотор тариас гэсгүй шүү дээ. Туул голын бас нэг арай сэрэг орчныг нь бас төрүүлж байж байгаа. Одоо энэгээр яг харах юм бол юунууд дандаа зулсан модоо тарьсан байгаа. Эдний бүгдийг тарьсан. Дээрээс нь бид нар энэ уртлын уулыг харалтаа уулаа бас мажуулах тийм төсөл одоо эргэж хэлээс эхлэх хэрэгжих. Үндсэндээ нөө скиз ямар юуны байгууллагын зөвшөөрлөд юмуд авчихсан. Эргэж хэлээс эхлээд хавар намрын тариалт хийгээ явчихсан. Тэгээд энэ чинь бид нар зөвхөн энэ хотхныг барай цэцгүй дараа дараагийн хотхнууд дараа дараагийн хотхнуудаа ч гэсэн энэ ногоон байгууллагууд бас Лека гэсэн Evergreen гэсэн өөрөөгөө бүгд хэрэгжүүлж байгаа юм байна. Тэгэхээр энэ цэвэр агаар, эрүүл агаар гэдэг маань маш чухал да. Хүн чинь ерөөсөө өөрөө энэс чухал гэсэн үг үү? Байгалийн тийм. Байгалаас 9 имч байдаг гэж байгаа да. Үнэгүй. Одоо бурхан бид нар ч 9 имч заяасан гэж байгаа. Нэг нь юу? Өглөөний нарны дээр сайхан тунгалаг туяа. Баянд ирдэггүй ирж ийн ирнэ. За тэр сайхан агаар. За ямар ч хоёр нь байна. Тэгвш маш л 9 үнэгүй одоо имч байдаг гэж үздэг. Хөдөлгөөнийг орлох им хаач байхгүй. Хөдөлгөөн нь хүний эрүүл, эрч хүчтэй байлгах хамгийн энгийн хэрнээ үр дүнтэй арга юм. Оршин суугчдынхаа эрүүл байх орчныг River Garden хотхон цогцоор нь шийдэж чадсан нь аврагд ч мөн таалагдж, дасгал сургуультай хийхэд тааламжтай байгаа бололтой. Ингээд аврагдаа удахгүй болох тэмцээндээ ялалт байгуулахыг хүсхийн хамт энэхүү сайхан орчин бүрдүүлж чадсан River Garden төслийн хамт олонд мөн амжилт хүсье. Манай орон сууцны төслийн шийдэл болохоор ерөөсөө л орчин гэдэг юм хамгийн ихээр хийж ихээ зорьсон. Энд нь болохоор бид нар зөвхөн өөрсдийн хотхны дотоод орчин болоод энэ туул бол богд уулын өөрийн унган байгалыг хэрхэн зохицох гэдэг ерөнхийдөө шийдэж өгсөн байна. За үүн дээр болохоор мэдээж энэ ногоон эрүүл орчинтай бүс байна. Энэ дээр бид нар болохоор хотхны орчин суугчдын ая тухтай аюулгүй эрүүл амьдрах орчин бүрдүүлэхийг зорьсон. Үүний тулд бид нар бүхэл төрлийн олон нас ургамлууд, мод, жимсний болцоо гэх мэт ер нь бол нийт талбайны 70 орчим хувьд ногоон байгууламжаар шийдсэн байна. Тухайлбал манай спорт талбай ихт бол зориултын хиймэл зүйлэг болон зам толгойг бэлдэж өгснөөрөө спортын хүн хүртэл ирээд бэлтгэл хийхэд бүх стандартыг нийцсэн байгаа. Тухайлбал сая харлаа манай дэлхийн авраг маань ирж бэлтгэл хийж байна. Үнэхээр таалагдсан гэж байна. Тэрнээс гадна бид нэр хотхон дотроо пультийн зам болон явган зам мөн автозамуудыг нарийн зохион байгуулалт шийдэж өгсөн. Ерөөсөө нэгдүгээр эрүүл байх, хоёрдугаар аюулгүй байх орчин бид нар бүрдүүлж өгсөн байгаа. За та бүхэн мэдж байгаа туул голын ногоон бүс гэдэг бол Улаанбаатар хотын цэвэр агаарын хөшиг гэж ярьдаг. Энд бол бүхэл Улаанбаатар хотын утаа, тоос шороо гэх мэт асуудал үндсэндээ энэ агаарын урсгалаараа утаа орж ирдгүү, тоос шороочлт бага байдаг гэдэг утгаар нэрх гэдэг. Дээрээс нь бид нар болохоор төрөл бүрийн ногоон байгууламж, ялангуяа тэр олон наст ургамал өндөр гацууруу тарьж том оврын гацууруу тарьж өгсөн болохоор үндсэндээ цэвэр агаартай бүс. Яагаад тэгэхээр бидний тарьж байгаа мод ургамал бол нэгдүгээр агаарыг цэвэршүүлдэг, хоёрдугаар тухайн орчинд ая тухтай тавтай орчин бүрдүүлдэг. Эрүүл эрч хүчтэй хүн гэдэг бол ихийг бүтээж амьд бүтээлээр дүүрэн байдаг. Тиймээс бид River Garden хотхны орчин суугчдыг эрүүл байгаасаа, эрч хүчтэй байгаасаа, амьд бүтээлээр дүүрэн байгаасаа гэсэн дүүрэн байдлахын тулд өвөл зүйн дурш хичээлэх боломжтой спорт комплексыг бүрэн зохицон шийдсэн байгаа. Одоо тухайлбал бидний энэ зогсож байгаа хөлбөмбөгийн талбай, саксны талбай, универсал теннис, өдөөлийн универсал талбай, скейт голбарын талбай мөн гүйлтийн зам зэргийг шийдэж өгсөн. Ер нь байнгын эрч хүчтэй хөдөлгөөнтэй байхад зориулагдсан. Мөн River Garden хотхны гол барилах River Tower-т нь усан бассейн, фитнес клуб, аэробик, йог гэх мэт бүхэл төрлийн спорт амралтын зохицлыг бий болгож байна. За хотхны орчин суугчид маань зуны цагт 100 гэлтгүй өвлийн цагт ч гэсэн байнгын спортоор хичээлж эрүүл байх нөхцөлийг бүрдүүлсэн юм аа. I sit around in my pajamas eating pear drops and streaming up Монголын номер 1 ногоон хотхон River Garden Luxury Village. Манай бэлтгэсэн нэвтрүүлэг танд хүрч дизайны салбарын онцлогийн талаар багч гисэн таниулж чадсан бол бидний зорилго биелэх юм. Та нэвтрүүлгийн талаарх санал хүсэлтээ доор хаягаар холбогдсон бидэнд хүргээрэй. Ингээд дараагийн дугаараараа иргэн уулзъя. Баяртай үзэгчдээ.